Сайн байцгаана одоо та бүхэнд мэдээд танилцуулъя. Хөвсгөл далаа мөсөн дээгүүр тишүүрийн чадварлаг гэгчнэн голгодог бяцхан тишүүрчин 4 настай мөнгөчин охин Улаанбаатар хотод ирж зориултын мөсөн талбайд анх удаа гулгалж үзлээ. Далаа мөсөн дээгүүр гулгахад жавартай хүүтэн салхитай байдаг бол зориултын талбайд даарахгүй, тухтай, гулгах боломжтой байсан түүний хувьд шинэ мэдрэмж байлаа. Ирээдүйд мэрэгжлийн тишүүрийн тамирчин болох мөрөөдөлтэй бяцхан охин амьдралдаа маш тод дурсамжийг бүтээснийг одоо хуваалцгаая. Хоймор нутаг Хөвсгөл аймгийн Хатгал тосгонд ирсэн мөнхчин охин 4 нас нүүрмэгцээ ердөө 2 өдөр тишүүрээр гулгаж сурч ажээ. Тишүүрийн спортын хамгийн бага нас нь 7-8 нас байдаг ч мөнхчин охин төрмөлийн үеэс татвал Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны ерөнхий боловсролын сургуулийн тишүүрийн шигшээ багийн хамгийн бяцхан тамирчин болж чадсан юм. Тэгвэл тэрээр энэ удаа бидний урилгаар 820 км замыг туулан Улаанбаатар хотод ирлээ. Хаана? Мөсөн талбай шүү дээ. Гоё юу? Гоё юу миний охин? За ямар мундаг юм бэ? Хаана ирсэн бэ нэ? Голгоор миний охин одоо. Ой бүхийгөрөө. Чи юу нэм талбайд голгож үзсэн үү? Гулгаж үзээгүй. Анх удаа голгож үзсэн биз дээ. Анх удаа голгож үзэхэд ямар санагдав? Гоё санагдаад байна. Тэр бамбууршны дээр хэний нэрийг бичсэн байна? Миний нэрийг Чи нэрээ хараад таних уу? тань. Тэгээ өчтөр явъя талбай орж гулгамаар байна. Мөсөн талбай дээр очие гэдэг болтгоо. Тэгээ нөгөө айлд үжсэн айлын хүүхдийг хоёлоо явъя даа гэж гуугаад. Далаа энэ хоёр ч бол бас өөр юм байна. Энэ мөс чи айгүй гоё тийм агур тавгар байхгүй, хагархаа ан цав байхгүй. Хүүхэд голгоход бол айгүй гоё газар байдаг. Өөртөө ч гэсэн бол мэдгийж байгаа хаа. Гоё юу? Гоё яраа. Гоё юу? Гоё юу? Энэ жил чи цэцэрлэг дээр ер нь юу сурваа? Тоо сурсан, юм бичиж сурсан. Дасгал сурсан, цунаа сурсан. Загас байна. Далаа хөлдгөөр нь гуйлгана. Зуны хамралтыг чи юу хийж өнгөрүүлдэг вэ? Зуныг Гуйлгаж нүүр гараа угаагаад гуйлгаад бэлтгээгээд тэгээд хурдан имээ угаад ханадаа идгээ игээд имээ угаад мөр ундаг. чи мөр унч чаддаг юм уу? Мөр унч чаддаг. Айдгүй юу? Айдгүй. Би зүгээр бариад явдаг. Тэгээд үнэхээр одоо урд үетэй ийм техник сайтай, гулгах авьяастай охин байна гэж харж байна. Тэгээд бидний зүгээс бол одоо цаашдын тишүүрийн мундаг тамирчин болоорой гэдгүүдээ уран гулгалтын тишүүр болгон Степаранагийн бэлэг тэмдэг уран гулгагч бугын чихэмлийг өгч байгаамаа. Тэгээд үүдээ амжилт хүсээд энэхүү бэлгийг өгье. Зя. Гоё жодчих. Манад мандухэ